Шээ. Янаш кофе авчлаа. Starbucks-д орж ирсэн байна. Starbucks-ийн double espresso хэдүүлээ ууж үзнэ. Вартач маш гоё байна. За, Brewlog кофе тэмдэглэлийн маань 2 дугаар дугаар эхэлж байна. За 2 дугаар дугаар маань болохоор Шанхай хотод дотоос өргөжж байна. За тэгээд нэг гоё юм ихэр Шанхай хотод байгаа Starbucks-ийн салбар дээр бол ирсэн байна. Тэгээд хэдүүлээ 2 дугаар дугаарынхаа кофег Starbucks-ийн кофегоор сонгоод тэгээд гоё амталж үзье. За би ямартай сая double espresso гол авсан байгаа. Тэгээд одоо энэ чинь халуунаараа байгаа. Тэдэд гоё амталж үзье. За тэгээд Starbucks-ыг бол одоо дэлхийд даяар бүх хүмүүс мэднэ. За тэгээд дэлхийн 80 гаруй орнд одоо салбартай тий. Дэлхийн 80 гаруй орнд салбартай 3800 орчим одоо салбарыг дэлхийд даяар одоо ингээд одоо түгээсэн ийм алдартай кофений брэнд байгаа. За тэгээд энэ брендийн одоо энэ хөө гоё амттай эспрессо хэдүүлээ амталж үзээ. Тэгээ ямархан амттай байх юм гоё сонирхъя. Дээрээс нь би болохоор юу medium roast-ыг авсан байгаа. Одоо дундаж амттай. Тэгээ зөөл амттайг нь сонгож. Дундаж үрийн сонгож авсан байгаа. Тий. За тэгээд хэдүүлээ маш амтлаад үзье. Би бол тэгээ Starbucks нь Хятадын салбартаар Starbucks Хятадын салбар нь бол 1999 онд бол Хятадд орж ирээ. Тэгээ одоо бол бараг 3600 орчим гэдэг үлээ. Хятад дотроо салбартай гэж үздэг юм байлээ. За тэр яах вэ? За хэдүүлээ ямтаач кофего амтлаад үзье гэж бодчихъя. Вау. Ийм байдаг байна. Маш зөөлөн амттай, маш зөөлөн. Гэхдээ түлэнхийн амт байна. Ийм түлэнхийн амт нь айгүй өндөр. Тэгсэн мөртлөө яг кофений өөрийнх нь амт нь болохоор маш сул. Тийм байна. Тийм амттай. Зөөлөн. Гэхдээ үйл ялэг ийм түлэнхийн амт нь давмгаалсан амттай. Тийм амттай юм байна. Яг гоё юм байна. Би бол яг тийм. Би бол эндээс л авч яваад уух юм байна. За би хувьдаа хэрвээ энийг үнэлэх гэх юм бол 10-аас 10 л өгөх юм байна. Яг миний дуртай амтын нэг. Өмнөх дугаар дээр хэдүүлээ Tom & Tom's уусан шүү дээ. Tom & Tom's болохоор кофений амт нь жоохон өндөр. Гэхдээ нэг юм үйл ялэг жоохон сул амттайсан бол энэ нь болохоор илүү ийм түлэнхийн талтай амт нь түлэнхийн тал нь илүү өндөр. Тэгээд кофений өөрийнх нь нэг юм амт нь болохоор аюу сул талтай амтагдаж байна. Илүү түлэнхийн байдлаа аюу их амтагдаж байна гэх юм уу? Тийм амттай юм байна. Nice, гоё юм байна. Надад маш их таалагдлаа. Starbucks-ын кофений хууралтын болохоор яг үндсэн 3 төрөл байдаг юм байна л да. За өндөр болохоор зөөлөн жимслэг, тэгээ тэнцвэртэй, тэгээ хүчтэй гүн амттай гэдэг. Би болохоор medium roast буюу илүү тэнцвэртэй байдлын тэнцвэртэй одоо хууралтайг нь бол medium roast хууралтайг нь сонгосон. За тэгээд хамгийн одоо менюнд байдаг хамгийн алдартай сонголтууд байдаг юм байна. За өндөр хэрэг та ороод одоо хамгийн их түгээмэл авдаг кофенуудын сонгоё гэх юм бол кофе латте байд юм байна. Энэ болохоор эспрессо, тэгээ сүү түгээмэл сонгогдсон капучино, карамель, мохито, американо, моча зэрэг одоо сонголтуудыг хүмүүс хамгийн их одоо хэрэгэлдэг юм байна. Тэгээ Хятадд байдаг салбарыг бол би буруу хэлсэн байх шүү. Энэ болохоор 2025 оны байдлаар 6500 салбартай байна Хятад дотроо. Амар үтэй юм тийм. За тэгээд Starbucks нь болохоор Arabica төрлийн үртэй. Үрээр одоо үрийг бол ашигладаг гэсэн. Тэгээд гоё амттай юм байна. Янзээ. Чамч үсгөө. Чамч үс нэг тийм яг миний яриад байгаа тийм юм байна. Түлэнхийн амттай бастай. Гашуун биш. Нэг юм
Яг нэг юм кофений өөрийнх нь амт нь айгу сул заяа. Тэгсэн мөртлөө төлөвийн амт нь амар өндөр гэх юм уу? Тий. Одоо тэгэхээр энэ нэг гүн хуралтай миний ойлгож байгаагаар бол гүн хуралтай байгаа байхгүй. Гүн хуралтай бол авч байгаа гэсэн. Тий, гүн хурал. Тийм аюу одоо нэг үл хүмүүс төлж хуурсан гэх юм уу тий. Бүр ингээнэ тайлбарлах юм бол. Түч одоо зүгээр Америкийн нэг хал гашуун. Энэ цаанаа ингээд дахиад дахиж хамруулсан юм байна шүү дээ. Харин тий. Энэ гоё амттай. Тэгсэн мөртлөө ийм төлөвийн одоо төлөвийг л ярьчих. Тэр нь тэгж хийсэн зөв юм буруу мэдэхгүй байна. Тэр хууралтын амт нь аяга өндөр, төлөвийн амт нь өндөр амтлаа. Кофений нэг өөрийнх нь амт гэдэг байхгүй нэг юм. Тэр амт нь аяга бага. Айгу надад яг болж. Тэр өглөөний уудаг тэр кофе бол бүр аимшигтай муухай амттайсан. Тэр үл зүгээр гашуун. Зүгээр ингээд ийм одоо нэг өөр юм юу гэх юм те. Эдээ нэгтцэн хар цайд нь штэ ингээд давс эдээ нэгтцэн. Тэг бүр ингээд уухай цэсгүй тийм амар муухай амттай. Энэ бол гоё юм. Тэгэхээр арай өөр юм тий. Энэ бол гоё юм те. Би л нөө сайн кофе болохоор мэдхгүй л. Зүгээр л стил дээр хар цай мэдээ нэгтцсэн юм шиг л амттай. Гэтэ зүгээр нэг Американо эспрессо дээр цаанаа ингээд гүн илүү. Тэст оронгуудаа амтдаа дахиад цаашаа хамгаалах. За тэгээд энэ удаагийн дугаар маань маш гоё дугаар боллоо. Учир нь Starbucks-ийнхаа кофег амталж үзлээ. Тэгээд medium roast гин одоо хуралтай нь бол амталж үзсэн. Тэгээ гоё юм байна. Миний хувьд бол 10-аас 10 өглөө. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа кофег чадвал Arabica гэдэг одоо Япон брэнд гэдэг чинь тэдний кофенийг хэрэг амталж үзье гэж бодож байна. Тэгээд надад бол маш их таалагдлаа. Тэрийг харуулах уу? Тэр логог харагдах нь. Яа. За бас нэг гоё зүйл олж мэдлээ. Дэлхийн хамгийн том Starbucks-ийн салбар бол Шанхайд гэдэг юм байна. Шанхайны Нанжинд гэдэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ одоо эндээсээ яваад Нанжинд очоод тэгээ Starbucks-ийн хамгийн том салбарыг очиж үзье гэж бодлоо. Нийт метр квадрат нь 2700 метр квадрат одоо талбай бүхий эзэлсэн маш гоё том салбар байдаг гэж сая олж цэнгэлээс олж мэдлээ. За тэгээд хэдүүлээ тийшээ очиж тэр салбарыг үзье гэж бодож байна.